Багц хууль бишэлтэй татварын хуулиуд дээр нэмэлт өөрчлөлтүүд хийж байгаа. Бүгд л татвартай холбогдож байгаа. Тэгээд манай энэ татварын бодлого, манай энэ эдийн засгийн суурь, Монгол улсын эдийн засгийн одоо төрөлжилт, эрсдэл таах, гадаад дотоод шок, хөрс зэрэгэлдээ улсын нөлөөллийг дааж чадахгүй ийм суурь нөхцөлтэй байгаад байгаа юм. Хувийн хвшлийн оролцоо, хувийн хвшлийн чадах өсөх, боломж өсөх энэ боломжууд бол бүх татварын хуулиудаар дэмжигдэж өгч чадахгүй байна. Тэр нь татварын хууль бүтнээрээ буруу буюу эсрэг муу гэсэн утга гэхээсээ илүү Монгол улсын эдийн засгийн буюу санхүүгийн эдийн засгийн энэ суурь нөхцөл маань өөрөө болохоо байчихсан. Нөгөө зах зээлийн эдийн засаг биш. Социалист эдийн засаг биш. Хувийн эдийн засаг биш. Төрийн өмчийн эдийн засаг биш. Гадаадын хөрөнгө оруулалт юм биш. Ингээд төрөлж эдийн засгийн суурь ойлголт, суурь онол барагдахын хувьд түвшин болгоом байж байгаа. Тэгэхээр ашиг болоод татвар төлдөг тэр орон зайг эдийн засгийнхаа суурь нөхцөл дээр Монгол улсын иргэнд нь олгож өгөөч. Энэ улс орны эзэн болсон хүмүүс бизнес хийгээд ашиг олоод татвар оршуудаар төр бөө гэдэгтэй адилхан татвараа төлөөд хураагдсан татварыг нь шударгаар төлсөн татварыг нь зүүн хуваарилдаг энэ механизм руу оруулах боломж байхгүй мó гэж түрүүнээс хойш хуулиуд дээр асуугаад байна. Тэгээ багц хууль өргөн барихаараа нэлээд зүйлүүдийг өөрчлөх юм байна гэж нэг ингэж харагдаж байгаа. Нэгдэх. Түүнээс ингээ машин яриад дугуйл бас юмнуудаа ядахна хажуугаар хардаг толио цас эднэр энэ бүгдээрээ зөв шүү дээ. Засгийн газараас оруулж ирж байгаа татваруудыг зөвөөл гэж татварын өөрчлөлтүүдийг. Гэхдээ та нарын суурь засгийн газар бүтэж байгаа хувьд, кабинетийнхаа хувьд, гүйцэтгэх засаглалынхаа хувьд бүтнээр нь оруулж ирэхгүй байна гэдэг зүйлийг л яриад байгаа. Косметик зүйл битгий хийгээд л гэж. Тэр нь тэгдүү цай дуурлаад байвал одоо бас улсын их хурлын өмнө засгийн газар бас болохгүй бах уу. Мэдээж нэг гишүүн улсын их хурл биш хэдий боловч үүн дээр бол чуулганы үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд улсын их хурлын үйл ажиллагаа явж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Хоёрт нь дөнгөж сая даргын дэрэгдэх зөвлөл захимаар уралдлаа. Эх 7 хоногт нэлээд олон 32, 10, 20, 40 гишүүний өргөн барьсан татварын хуулиудтай холбоотой хуулиуд хилцэх хэсгээр төлөвлөгөөнд орж ирж байна. Яг өнөөдрийн засгийн газараас өргөн барьсан дөрвөн хууль тэр чигээр. Тэгвэл түрүү юм гэлээ асуугаад байдаг нь тэр баггүй. Их хурлын гишүүдийн өргөн барьсан хуулийг гараасаа алдахаас өмнө засгийн газар оруулж ирж байгаа юм косметик хэлбэрээр оруулж ирж байгаа юм гэдэг ийм улс төрийн шалтгаан ард нь байна уугүй юу гэж асуусан. Тэгээ одоо энэ хоёр нь нийлж хэлцэгдэх юм уу? Нэг бол эх 7 хоногт их хурлын гишүүдийн өргөн барьсан хуулиудыг засгийн газар өргөн барьсан учраас гээд чуулганы санал хураалтаар бүгднийг унгаах гэж байна гэдэг ийм л хардлага төрж байгаа. Тэгтээ магадгүй тэггүй байвал илүү сайн. Энэ бол яг эх 7 хоногийн гишүүдийн санал өгөлтийн процесс учраас үүн дээр одоо учир зүггүүдийг ингээд тааж хэлэх юм алга. Тийм болохоор их хурлын гишүүд татвар дээр олон удаа юм. За засгийн газар Мэнд сайхан сайд хариулъя. Батбаатар гишүүний асуултанд хариулна. Засгийн газраас өргөн барьсан хууль бол косметик хууль гэж би одоо ямар англи байдгийг мэдэхгүй. Бизнесийн орчноо дэмжиж эдийн засгад хэлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжийе. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжиж гэдэг хүрээнд оруулж ирсэн татварын нэмэлт өөрчлөлтүүдээ энэ хүрээнд нийтдээ энэ татварын нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжснээр 2.2 их 80 төгрөгийн хөнгөлт буюу татварын ачаал одоо аж ахуйн нэгж иргэдээр буурах нэ гэдгийг хэлж байгаа. Тэгээ энэ косметик гэдэг ойлголтод ордог бол би одоо тэр английг ойлгохгүй юм байна. Засгийн газар ямар нэгэн одоо хувь гишүүдээс улс төрийн одоо манлайлал алдах гэж төрүүлж оруулж ирж байгаа ийм ядмаг бодлоор асуудал тандаагүй. Бид эдийн засаг нийгмийн энэ гадаад эдийн засгийн шок нөлөөтэй үед иргэд аж ахуйн нэгжээ
яавал дэмжиж болох уу, богино хугацаанд яавал арга хэмжээ авах уу гэдэг засгийн газрын бодлогоо боловсруулж их хурлдаа өргөн барьж хилцүүлж байгаа асуудлаа. Түүнээс хин нэг нь улс төрийн авах гэж уралддаг ийм асуудлаар улс орныхоо эдийн засгийн ард түмнийхээ эдийн засгийн баталгаанд ханддаг ийм бодлого байхгүй хаа гэж бодож байна. За Батбаатар гишүүн тодруулж асууя. Засгийн газрын гишүүн сангийн сайд хуулиар болж ирж байгаа субъект маань улсын их хурлын чуулганд саяны үг протоколд үлдчихэж байгаа. Сайн байна. Үнэхээр тийм байж чадчихвэл энэ сайн зүйл шүү дээ. Дэмжих шүү дээ. Хэрэгтэй бол энэ микрофон дээр алгадаж өгсөн ч болно. Тэр үгэндээ бай. Монгол улсын зөөр өгч байгаа. Ер нь төр байгаа бол татвар байгаа, татвар байгаа бол төр байгаа л гэж байгаа шүү дээ. Сангийн сайд хэлж байгаа үгийг бол энэ тэмдэглэлд үлдчихэж байгаа утгаараа би бол зөв л гэж бодож байна. Энэ оруулж ирж байгаа зүйлийг чинь нэг ч эсэргүүцээгүйгээд асуулт болгондоо би хэлсэн шүү дээ. Гэхдээ дутаад байна. Арай гүйцээгээд арай илүү талаас нь харж болдгүй юм л гэж саналуудыг орж ирж байгаа зүйлийг эсрэг юм ярина гэж би хэлэв. Сайжруулах дараа нь энэ зүйл төр засгийн газар ямар байр